За тэгэхээр үзэгчтэй манай анхны бичлэг тавтай морил өнөөдрийн бичлэгээр хамгийн үр дүнтэй баатар болох Тамузыг гинэ. За скил 1-ийн Тамуз өөрийнхөө хадуурыг шийдсэнээр бусан дайсан хохирол өсгөөлж тэдний хөдөлгөөнийг удаашруулж эцэст нь хадуур нь буцаж ирэхэд тэднийг өөрлөгөө татдаг байгаа. За скил 2 Тамуз скил 2-оос эхлээд тэр дайсан руугаа өсөрж очдог. Өсөрж очихдоо бас хөдөлгөөнийг удаашруулдаг. Дээр нь нэмээд дэмэж өчрүүлдэг. Скил 3 нь болохоор Тамуз маш бага амьтан байсан ч тэрний амийг нэгдэг. Танаа төсөөлөв. Одоо ажуугаар бас хэдийн амийг нэгдэг. Дайсан маш хурдан зогсоогоо нэгдээд Тамузын амийг бараг л дийлдэшгүйгээр нэгдэг. Тэр нь скил 3-ыг өршөө авалттай цуг хослуулан ашиглавал маш их үр дүнтэй. Миний бодлоор скил 1-ийг хийснийхэн дараа өөрөө скилийг өсгөж өгөхөд илүү сайн дэмэжлэх болов уу гэж би бодож байна. Илүү сайн дэмэжлэн гэж миний бодлоор бодогдлоо. Би ихтэйг нэг Тамузын өдрөг харуулгаар хэлээ. За, ихний зөвлөлтөөр энэ ялгаа. За, дөрөв левел За одоо cool item болон 15 level хүснэгээ дараа нь. За бид хоёр 10 level дээр нэг үзгээр болсон. Шудраг ойлгохын 2 level тань амар байгаа. За үзгүү. Хэл 15 левлийн тудаан бэлэн боллоо. За үзье. Энэ удаагийн бичлэгт маань тусалсан хөсөл зээгчтэй баярлаа. Үзэгчтэй дараагийн бичлэгээр уулзъя. Анх удаа бичлэг хийж байгаа болохоор намайг дэмжээрэй.